Сайн байцгаана уу? Сайхан амарцгааж гин үү? Баалтайт дээр сая хот яваад ирсэн. 4 сарын 1-нд яваад 6-нд ирсэн. Тэгээ ер нь хот руу яг 4 сард явна л гэдсэн болохоос ш. Яг хизээ явж байгаагүй хэлээгүй. Тэг хүмүүст хэлчихэд жоохон төвхтэй байгаад итээ. Уулзах хүмүүс их болчоод тэгээ бүгднтэй нуугаас уулзч ямчихгүй болохоор гомдож хамдаад. Тэгээ ер нь бол жоохон чимээгүй явах хэрэгтэй. Тэгэл яваад ирсэн. Тэгээ 4 сарын нөгөө 7-нд миний төрсөн өдөр байсан. Тэгээд 7-оос өмнө нэрийгээд би нэг сүртэй төрсөн өдрийн төрөөс тэмдэглэдэг болохоор хүн амьтанд чийлэхгүй тэгээд өнгөрчдөг байхгүй юу. Тэгээл энэ чинь нэрээ сайхан уул хадаараа яваал яргуун өдрөө үзээл. Тэгэл миний баяр болоо. Би ер нь тэхэл аягүй дуртай. Тэрнээс бол ерөөс тэмдэглэж энэ сураагүй байхгүй. Сураагүй болохоор надад аягүй төвхтэй санагддаг. Тэгэл хүн амьтны голд суугаал ингээл төрсөн өдөр хүмүүс аягүй сүртэй тэмдэглэдэг штеп. Надад зүгээр л тэр нь аягүй тавгүй. Духгүй оргиод тэгдэг байхгүй тэгж. За яг нөгөө хүмүүс санаачлахаараа тэмдэглээд нэг тэгж үзчихлээсэ. Бүр үнэхээр тохгүй байдаг за. Тэгээ тэрэнд орвол зүгээр сайхан уул хадаараа яваал яргуугаа үзээл. Яг нөгөө төрсөн өдрөөр угаасаа яргуу ургаа зөндөө болчдөг болохоор тэрийгээ үзээл. Ирвээ хийлдэж өгөөл шуум уу хараал явах нь бүр айгүй гоёсэн. Тэгээ би бүр бүх ажлаа сайхан амжуулчаад тэгээд 6-даа гарандаа гэл төлөвлөсөн байсан. Тэгээл яг гараад ирсэн. Замаараа ээжээр дарил. Ээжтэй хамт гарч хэрэгтэй юм хамын хамт авалцаал. Тэгэл 6-ныхаа өглөө Эрдэнэт рүү тэгж гараад тэгээ оройдоо наашаа хотг руу Эрдэнэт байж авах хотг руу орой нар жаргахаас мөрөд ирсэн. Тэгэл 7-нд сайхан Баалтайт дээр зүгэрстэй. Сэгсэж харалтлал юу яалаа. Уулаар тэнлээ. Бүр яргуу бүр үнэхээр гоё ургасан бэл. Өмнөх жилүүдийнхээс их бүр ихээр ургасан бэл. Яг нь ганц хоёр дэлбэлцэн байдаг байсан өмнөх жилүүдэд. Гэхдээ энэ удаа бол бүр маш их ургасан бэл. Яг ихтэй хоёр ууланд. Өөр ууланд яг гараг үйсэн. Тэгээд цаашаа гэж баг 4-5 уулаар дамжиж явчихсан. Үзээд нөө яргууга өөр газруудаар байныг үзээвсэн. Гадаа мал ирчичтэй Баалтаа хуцаал. Баалтаа нөгөө юу яагаад аягүй нийтдээ бисээ хотоос аягүй гоё шин том юу авчихсан байхгүй юу? Хэвтер авчихсан байхгүй юу? Тэгсэн чинь яг тэрэн дээр унтж байгаа аягүй тухтаа унтж байгаа. Машин тэрийг тавьчихаар аягүй тухтаа унтж ирсэн. Тэгээ гэрт нөгөөх нь оруулаад тавиад хуучныг гадаа гаргацсан чинь гадаа нөгөө хуучин дээр унтах юм гинэ. Өчтрөөр орж хоногчд гадаа утсан. Тэгээ орж ирэх юм бах тэгээл чагнаад ерөөсө хаалга тэр самбартаагүй. Тэгээ гадаа нөгөө хуучин дээрээ тэр нь бүр жижигтцэн тэгэл тэрнээсээ хайлаал. Айгуу нохоч айгуу сонин. Манай Баалтаа бүр ээж яхад айгуу сонио. Хотод очихороо юу яачин тухгүй баасаа барьчин. 2 удаа барыг баасан байх шүү хотод. Тэгээ юу яа 20 яг нөгөө цагийн тооцохоор 24 гэдэг чинь бүтэн өдөр те 30 цаг 30 хэдэн цаг ерөөсөө ингээ баахгүй тухгүй тэгээд юу яа дээ. Одоо энэ хашаандаа хүртэл ингээд хаа хамаагүй ерөөсөө бааж хийдэг байхгүй юу? Яг тэр урдуура нөө халимны тэрүүгээр ч юм эсвэл уул руу гарч иж бааж хийдэг байхгүй юу? Тэрнээс бол одоо манай чи нохоо амьдэрдэг гэхэд цэвэрхэн штэ. Ерөөсөө тийм баас шийсэн тэнд ерөөсөө харагдахгүй. Баалт бүр яг тийм. Тэгээ нөгөө ямарсан дэ нөгөө өвөл юу гаргаад өгсөн байхгүй юу? Нөгөө цас их ороод тэгээд нөгөө гидсэн цасан тулаад ахаар нь би нэг малтаад нэг зам гаргаад өгсөн. Одоо бүр яг тэр замаараа явдаг гэвэл яг нөгөөх нь бүр ингээд юугийн талцлаад ингээд зам татуулаад нэг шороо ингээд хүн явахлаар ингээд зам гарчдээ штэ. Яг тийм зам гарцсан. Тэгээ одоо ингээд засгүй болсон ч гэсэн одоо ингээд харахаар яг тэр замаараа гүйж ин. Тэгээ манай Баалтаа аюу сонин юм бүр нэг бүр нэр хүнээс илүү дихтэй. Тэгэл өөрөө ерөөсөө яг тэр одоо зааж энэ тэр ерөөсөө өгөөгүй штэ. Тэгэл өөрөө яг л бааж шийх газараа бааж шин явах замаараа явна. Тэгээ өөр ер нь тийм илүүдтэй юм хийдэггүй. Тэгээ энийг л ерөөсө зааж өгөөгүй. Тэгээ авчирк тийдэг юм уу яадаг юм мэдгүй. Тэгээ одоо ороо хүртэл тхийн яг нөгөө нэг унтчихсан орон дээрээ л яадаг. Харин сая нэг шинэ идүүр авсан гайгүй тэрнээсээ идээд ин. Тэрнээс бол бас л маягтай штэ. Тэгээ илдвээ юм мэдгүй. Одоо энэ дэлгүүртэйгээ гоё хотын гоё амттай юмнууд чинь бараг идэхгүй штэ. Үнэрлээл яруулзаал. Тэгээ сая нөгөө хотод байхад солонгоо бид хоёр нөгөө хамт юу явсан байхгүй нэг авлагын идрүү яваад тэгээд нөгөө машин дотор юм идэх гээд тэгээ солонгоо Баалтаа одоо яг самартчих. Баалтаа нөгөө нэг пицца энтрээс нийтэх байхтай гэж бодсон юм шиг байна. Тэгээ ингээ өгсөн чи идэхгүй за. Зүгээр ингээд үнэрлэхтэй айгүй ярган ч үнэрлэн. Ярганаал. Тэгэл кебаб энэ төр ерөөсөө идэхгүй штэ. Яг зүгээр нь үнэрлэгийн. Тэгээ би бүр өгч үтчихсэн за. Ерөөсөө идэхгүй. Урдаа тавьчаал тэгэл идэхгүй. Тэгээ ер нь нэг тийм иддэг юм аа л идэн. Тэгэл усаа сайн уун. Уул нь бол айгүй амар. Тэгдгийг. Тэгээ яг хүн нөгөө хажууд нь хоол идвэл нэг жоохон хуцсан тэгээд очиж үнэрлээл тэгээд тэрнээс бүр тэр хоол ундруу тэгж ерөөс шундгүй.
Тэгээ Балт өтер тэгж явж байгаа ирсэн. Тэгээд өчигдөр энэ сайхан явлаа. Тэгээд сая гарах гэсэн чинь юу яагаад вэ? Амар салхилаад байна. Тэгээ салхи намтахаар гарыг та. Тэгээд зөндөө хийх ажилдаа ирсэн. Тэгээд үзэсгэлэнгийнхаа сая гэрээг нь хийгээд өдрөө тогтоод тэгээд бүх юма жин там болгоод ирсэн. Тэгээд материалуудаа бас аваад туршилт энэ хийгээд огт. Би нөгөө нэг цагаан уул цэцгээ тэрийг би нэг тусдан нэг нэвтрүүлэг гин юу хийж бичлэг хийж үзүүлнэ. Яг гоё миний бодсноор болсон. Жазанд хийх юм бол 1000 ширхэг зурагч нь бүр айгүй их мөнгө гарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас бодоод яг нөгөө Италид нэг модон дээр нэг нааддаг нэг техник сурчсан байхгүй юу бид нар зааж исэн. Тэрийгээ санаад тэгээд нөгөө модоо аваад зүсүүлээ туршиж үзээд тэгээд яг болсон. Яг санснаар болсон. Тэгээд тэрийгээ би нэг гоё үзүүлнэ. Тэгээд юу металд бүх гоё сурчээ нарийн нэг юм их сурсан байна. Тэгэл тэрийгээ ингээд хийгээд сая нөгөө галерейд авч үзүүлээ зураач нарт үзүүлсэн чинь нэг бүр яаж ингэж хийсэн ямар гоё наасан л гэдсэн. Тэгээд нөгөө воркшоп хийгээд зааж өгөөрэй л гэжсэн. Тэгээд би заал гэсэн. Тэгээд тэрийг яг тэгэл хүмүүс сураад авчвал айгүй гоё техник гэдэг байхгүй. Тэгээд тэрийгээ дараа нэг бичлэгэн дээр үзүүлнэ. Тэгээд энийг харуулчихсан. Нөгөө юуны маань Ингрийн тэмнийг юм зүйлт ирсэн. Тэгээд наагаад айгүй хөөрхөн заа. Яаж ийм хөөрхөн байдаг вэ? Ийм өөрийг ингэж хайсан байхгүй юу? Зарим нь совдтай. Совдтай гэхдээ цөөхөн байгаа. Тэгээд энэ ийм алтан шар угаасаа нэг алтан шараа голтой болохоор ингээ алтан шараар. За айл хэдий хүмүүст өгөөд эхэлсэн. Энэ хартаа яг л ийм бүр санснаар болсон. Тэгэл ийм зүгээр л нөгөө ийм бэрмлийн шороор хийсэн гэхээр хүмүүс бас тэгэл нөгөө гой хүлээж авч илээ. Ингээд харсаа хөнгөөр. Тийм байгаа сте. Ийм гой. Болсон. Ээж надад тэгээд ийм хөөрхөн ийм хайрцаг. Би надад ихтэй зөндөө ийм хайрцаг байгаа. Өөрөө идэж суужсэн. Тэгээд сая ихчээндээсэн цайны сав ээж бас ийм нөө хоосонгийн бичээний хайрцаг мэрцэг өгөөд. Миний бас би өөрөө бас нэг ийм гоё савтай цай бичээ идэж уух дуртай. Угсаа самд нэм хийх гээд. Энэ сав гэхдээ надад бүр үнэхээр хэрэг болдог байхгүй. Одоо энэ нөгөө энэ дотор хийгээл ингээд замд аваа явахад ерөөсөө энэ доторх нь идрэхгүй. Тэгээ одоо энэ цагаан уул цэцэг чинь зөндөө байгаа надад. Тэгэхээр надад хит хитэн сав хэрэгтэй. Энд бол ингээд цөөхөн орсон баг. Тэгэл энэ дээр хийгээл аваач. Төгөө хөрх. Ийм гоё савнуудтай. Одоо тэр энэ дотор бас байгаа. Би дараа нь савнуудаа нэрээ харуулна за. Айгу хөрхөн савнууд байгаа. Тэгээд энэ нөгөө манай нөгөө дугуулангийн мөх сувдын бүтээлийг би дээр нэг постлсан чинь нөгөө LMZ гэдэг нөгөө энэ оны болрогч би наа зурагч амаар байна. Жаавд гээд тэг авчид өгсөн жижигхэн зураг нэг А4 хэмжээтэй зураг байгаа. Тэгээ оронд нь нөгөө нэг юм хүүхдэд юунуудаа бүтээгдэхүүнүүдээс өгсөн. Энэ бүр үнэхээр гоё аа за. Би бүр энэ онд аягүй дуртай. Тэгээд ийм гоё жоохон ингэ тавьчих. Энэ гоё нэг бүтээгдэхүүнийхаа дээжүүдээс ингээ өгсөн мөх сувдтай өөрөөгээд энийг би сая постлж яваад Facebook дээр постлсан байна. Тэгээ ер нь болрогч LMZ-гийнхэн манай дугууланг ер нь бол анхнаасаа л дэмжиж ирсэн хүүхдүүдэд зөндөө оосойд яг ийм оосойд бүр айгүй хийх тарааж ирсэн за. Зүгээр л тараасан. Тэгээ дараа нь бас хүүхдүүдийн нуралдаан зарлаад бас хөөрхөн 1 2 3 дугаар байр эзлүүлээд мөнгөн шагналтай бүтээгдэхүүнтэй юм гоё хөөрхөн дэмжээд л яг өөрөө тий хүмүүс чинь ингээ хөөрхөн хэмжээгээр ингээ дэмжээл гоё юм уу тэгээ би хүүхдүүдийн зургийг авчаал өгч гисэн. Тэгээ ер нь цаашдаа хүүхдүүдийн зургийг би зарж борлуулж өгнө. Сонирхсан хүн амтан байвал ингээ одоо энэ шиг ингээ солилцож мэлцээ тий ингэж үг ингээ хэлсэн байгаа. Тэгээд хүүхдүүд нөгөө зурсан зураг яах вэ? Гэрлүүгээ аваа явуучих уу? Эсвэл яах вэ? Энэ дууланд төр ингээ байж их юм бөгддөг. Тэгээд дууланд бол тэгээд тавдарч хадгалахгүй шүү дээ. Тоосон даруулаад нэг өдрөл тэгэл тоосон даруулаад урагдчих мурагдаал алга болно. Тэрэнд орвол сонирхсан хүмүүст нь өгөөл тий тэгээ явуул зүгээр гэж бид нар хоорондоо ярьсан байгаа. Тэгээ одоо нэг хит хитэн бүтээл бэлэн байгаа. Тэднүүсийг тэгээд би хэмжээ үнийг үнэлгээг нь бичээд тэгээ оруулж игээд постлцсан байгаа. Та тэрийг ороод үзэрийн зургийг би нөхөр хаа тавьсан. Тэгээд болрогчдээ LMZ-гэхэндээ бас зөндөө баярлдаг шүү. Тэгэл яаж хийж байгаа л нэг хөрхөн дэмжчихгээл үзээд энэ видеотыг. Тэгээд би чи өнөөдөр юу яриа гэж бодсон. Бисаа хотод явж чадаа торгуулсан байхгүй юу? Машин тавьж жагаад замд нэг торгуулад тэгээд хотод нөгөө нэгдүгээр игнэ автобусны замаар явж байгаад торгуулахад нөгөө зураг хөрхтэй өөрөөр дэвлэж штэ. Бүр яалтч яг л явж байгаа юм чи. Тэгээд тэгэд торгуулад улаанлохоо дээр нэг торгуулад улаанлохоо хурд хэтрүүлсэн ингэ торгоцсон. Гэсэн чинь би болох тэр өөрөө хурд хэтрүүлээгүйгээ бодоо явсан байхгүй.
Тэгсэн чинь зогсоод торгочтий. Тэгсэн чинь нөгөө юу хийсэн бэ? Яг тэр нөгөө нэг мөнгө хураадаг тац байдаг шүү дээ. Тэрэн дээр хэдэн цагдаа нар зогссон торгочлоо. Тэгээд би хурд хэвтрүүлээгүй шүү дээ гэсэн чинь суурин газрын хурд хэвтрүүлсэн гинэ. 60-аас доош явах хэрэгтэй юм. Би нэг 70 дэд явчихсан. Тэгээ би бүр юу ямар сони юм бэ гэд би гэл тайлбарлах гэсэн чи өөдөөс зүгээр л тэр хууль дүрмөө зүгээр тачгинд л уншиж илээ. Тэгсэн чи яалтчгүй л угаасаа яг тэр нэг суурин газар гэсэн бичиг байгаа байхгүй юу? Жаргалан цум гэж бичгийнх нь 10 хаан алхмын наан тургуулж байгаа шүү дээ. Эвнтэйгээс гойнэттэй жоох. Тэгээ одоо тэр чи яг л би л тэгэл дүрм зөрчиж байгаа. Тэгээ торгуулсан даргуулсан. Тэгээ ихчтэй очиж хэлсэн байхгүй. Тэгсэн чи цагдаа нар хаан зогсож торохоо мэднэ заа юм гэсэн шүү дээ. Тэгэл торгуулаад нөгөө месс чинь ирээл тэгсэн чи айгүй нийттэй за би өмнө бас торгуулсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө баалтаа цусаалтаад засуусныхаа дараа цусаалтаад тэгэхэд үйл угаасаа хурд хэвтрүүлж явж байгаа торгуулсан. Гэхдээ мэдээж эрхээ асуултлаа тэгж хурдлахгүй л дээ. Тэгсэн чинь ингэдгийн те 50,000-аар торгож байгаа байхгүй юу? Тэгснэ эхний 14 хоногтой төлөх юм бол нөгөө нэг 25,000-ыг төлж болно 50% хөнгөлөлтийг. Тэгээ тэрийг цагдаа нар айгу буруу хэлээддгийг нэг бараа хямдруулж байгаа юм шиг. Тэгээ зүгээр 14 хоногийн дотор төлөх юм бол 25,000-аа тэгээ тэрнээс цааш хэтрэх юм бол торгуулын нэмэгдээ 50,000 болно шүү хэлчих болно шүү дээ. Тэгэхгүй 50,000 14 хоногийн дотор бол хямдралтай 50% хямдралтай ч гэх шиг. Ямар юм зарж байгаа шүү дээ тий. Тэгээ өмнө торгуулж хат бас тэгж тайлбарлагдсан. Сайн шигсэн бас тэгж тайлбарлагдлаа тий. Тэгээд торгуулгуудаа цаашаа өргөжлүүлээл бодоо явжсэн чинь машины талаар машинтай холбоотой паянгуудаа яаж жолооч болсон машин бараа явж явахт ер нь юу тохиолдож исэн айгүй их тийм ярих юм байдаг юм аа. Зөндөө инээдтэй тийм аимшиг юмч тохиолдож исэн заяа. Тэднээсээ нэг ярих гэж бодож исэн. Тэгээ одоо өнөөдөр бол тэрийг ярих гад наан нь юу вэ? Бараг 11 минут өөр юм ярьсан шүү дээ. Тэгэд юу яасэ? Би ч нэг Саппорогийн тойрог яг нөгөө нэг юу болохоос өмнө уулзар болохоос өмнө жолооч алсан байхгүй юу? Тэгэл Саппорогийн тойргийг уулзар болгох гэж байгаа гинлээ гэж ярьж яхад жолооч алсан. Тэгээ манай ихч нөгөө нэг машин авахар болоод тэгэл гинтхэн ерөөсөө за юу яа? Чи жолоонд суу шүү. Жолоонд суугаад үнэлэх авчих тэгээд машин бэрэн шүүгээд тэгэл би заа гэл ерөөс баг тэр өдөр шахуу бүртгүүлээл тэгэл манайх нэг 10 дугаар оролт байсан. Тэгэл WX-т бүртгүүлээл ороод тэгэл жолоонд айгүй идэвхтэй явна. Тэгэл амар хөвчлөлтэй за нөгөө хотын жолоонд гардсан шүү дээ. Дром руугаа явах гал 10 дугаар орол бас сонсголон руу явж байгаа байхгүй юу. Тэгэл би бүр амар идэвхтэй нөгөө шууд гараал жолоо барина гэж байгаа болохоор Саппорогийн тойрог гатлан шүү дээ бид чинь. Тэгэл манайх нэг бид нар бол нээлжтэй барих хэвээр. Тэгсэн чинь манайх үгүй гэл Саппорогийн тойрогоор гарахгүй гэл. Тэгэл би ерөөсө ганцаараа би гарчий гэл. Тэгээ дандаа би барьдаг. Жолооны курсээс гараад Саппорогийн тойрог өнгөртөл би барайл. Тэгээ цаашаа солигтой өгдөгсөн байхгүй юу. Тэгэл угаасаа л тэгэл одоо хэдхэн хоногийн дараа нүүр тулахаас хоош гээл. Тэгэл ерөөсөө л сайн сураад авчиг гээл тэгдэгс. Тэгэл ер нь анханасаа л орол галзуугаараа дуудулсан. Тэгэл манай юу чин жолооны курс чин бид ч аяг цөөхөл байсан юм аа. Заримдаа ганцаараач гардаг байсан. Тэгэл бүр дээдлэн 4 удаа бол баг гарч байгаагүй. Тэгэл хоёулаа муу гуруулаа ихэнхдээ гардаг. Тэгэл хажууд нөгөө Батүлгийнхэн бас нэг дромдэр гардаг байхгүй. Тэд нар чинь ингээл амар олуулаа машиндаа чигчгсэн ээлжлээл дром дээрээ яадаг. Тэгэл бид ч болохоор цөөхөлөө болохоор аюу сайхан барьж аваад явдаг. Тэг нэг удаа би нөгөө ганцаараа өстэй тэн татарч өстэй. Дуртай юм хийж байгаа юм чинь. За өстэй төвжрэл донд зогсвол ингэж хөдлөн гинт ингээл машин зогсчих юм бол ингэж хөдлөн юу гэлээ. Өөрөө дотроо төсөөлөл тэгэл барилсаахгүй юу. Тэгэл бараг шарууж марваалаа би нийтдээ. Тэгсэн чил Батүлгийнхэн цонхоо голгол надад өрлөц. Тэгэхээр нь би нөгөө нэг юунда улаарад тэгэл за тэгэхэд яг нөгөө юм хэлэх гээд байгаа биш цонхоо онгойлгох ч зүгээр ойрлоцсон байхгүй. Тэгэхээр нь тэгэл явж байгаа. Тэгсэн чинь бүр ингээд даллаад цонхоо буулга гэд нэг юм хэлээд байна. Тэгээд цонхоо онгойлгосон чинь ой чи одоо галзуу юм хайш ингэ шавдээ. Тэр эдийн нүдэнд л айгу галзуу харагдсан юм шиг байна. Машинаа би бүр угс амар барьдсан байхгүй. Гэхдээ тэр ерөөс саад болоогүй. Тэгсэн чинь тэгэл би за энэ хүмүүсийн нүдэнд жоохон галзуу юм шиг харагдаад байгаа юм байна да гэж бодчихвол тэгэл явж исэн. Тэгэл шалгалтаа өгөөл юу яагаад шалгалтаа өгсөн чинь нөгөө юугаа дөрмөө бол угаасаа нэг шалгалтаа өгч чаа. Тэр чинь хүмүүс аягүй алдтiin мэл ч тийм. Тэгсэн чинь нөгөө манайх тэр улаан хорангийн тэнцэл нэг шалгалт өгч ирсэн. Амар олуулаа тэр нэг жолооны курс дотор аягүй олон өгөөл. Тэрнээс нь 6 хүн юугаа алдааг өгсөн мэсэн. Тэгээ нэг нь би тэгсэн чинь цагдаа нэг нүүдэлж яваал. Тэгээ дараа нь нөгөө нэг хотын жолоондоо гараад дромдоо хизээ нард өгөл. Тэгээд дромдоо ихэд орлоо яалаа. Тэгсэн чинь дром дээр бүр амар инээдтэй за
Манай нөгөө шинэ надаас өмнө жолооч болсон юм шиг надад тайлбарлчихсан байхгүй. Нөгөө шалгалт өгж явах хүмүүс алдаа гаргангуудаа дром дээр алдаа гаргахаараа юу яадаг гинэ. Амар хилээ гаргаад самдрахтаа ингээ хилээ гаргаад гаргаж байгаа нь ингээд холоос айгүй муухай харагддаг гинэ. Тэгээд тэр багш нь тэгжсэн гэсэн. За тэлнийх муухай хилээ гаргаад битгий тэгэрээ холоос айгүй муухай харагддаг шүү гэж хэлсэн гинэ шинэд. Тэгээд шинэ тэрийг надаа ингээ сонирн болгоод ирээд битээр ингээ инээлтэд би сонсч ирсэн байхгүй. Тэгэл би чинь за хил мэлээ гаргаад тахтай явах тий. Тэргээл бүр шоолол за тэгж мэгэлсэн. Тэгсэн чинь би нөгөө 90 градус руу орж штэ. Ихтэй бүр ингээд нөгөө нэг шонтоогоо бүр ингээд аюу тулаад тэг хэрвээ би толио хаахгүй л тэр толь ингээд тэр шонг унгаах байсан байхгүй. Тэгсэн чинь би бүр яг хилээ гаргаад юм да. Амар хилээ гаргаад одоо яах вэ гэл тэрүүхөө хооронд ингээд зогсож болохгүй шүү дээ. Тэр чинь ингээд ухчаа хоорондоо ерөөсө хэдхэн секундэд бодоол тэгээ яаж яах манай машин чинь амар юм би дотроос нөгөө нэг толь мэл нь өдөртөгдөхгүй. Тэгэл бис хилээ гаргангуудаа шууд гараа цохороо гаргаал толио ингэж татаал тэгэл хойшоо тэр чигээр ухрангаа тэр чинь ингээл бодоол яасан гэдэг шүү дээ. Тэгэл ухраал нөө шонгоо унахгүй орцсон. Тэгэл буцаж гарч ирээл толио гараараа дүрхэл. Тэгэхэд би яг хилээ амар муухай гаргачихсан байхгүй. Тэгэл шинээгээ иржсэнийг бодоол юу нөө хүн дооглоод гэсэн хүн яг тэгдэм бил шүү дээ. Амар сандраал санаа зовоол тэгснэрээсээ инээ төрөл. Тэгэл хилээ гаргангуудаа тэгэнгүүтээ тэг сэргэлэнтэд би юу яцсаахгүй. Зүгээр шалгалтад аваад гарцсан. Тэгэл ёо муухай өвшөөд тах юм. Тэгэнгүүтээ юу яагаад манай нөгөө шалгалт өгж яхад нэг хоёр эмэгтэй дахиад надаас гадна хоёр эмэгтэй тэгээд нэг залуусан байхгүй нэг геологч гэдэг нэг залуу. Тэр нэг юун дээр жолоонд сууж яхтаа л бүр аюу сонин за нөгөө гурван одоо нөгөө хоёр эмэгтэй бид гур болохоор ингээд ерөн л аюу итгэвтэй сүрхий машин тэрэг аюу сайн барьждаг. Нөгөө залуу манд байхгүй заяа. Геологч болох ч уурхаар уу явах ч байгаа гэсэн бийж ижил. Өвдгөн л чичрээд би угаасан шалгалтын дээр унсан гэл бүр бүтлгүй за. Тэгээ би нэг хажууд суудсан болохоор нэг 6 юм хэлчихсэн. Тэр 6 л зөв бусд нь буруу байл яг уу. Тэгэл угаас тэр тэнцээгүй за. Бүр юмда тэнцээгүй. Тэгээ аюу сонин тийм эргэтэн харсан аюу сонин. Тэгэл ерөөсөө өвдгөн ингэ салгалж байна. Тэгэл би дуур тэгсэн чинь нэг жоохон хүмүүсээ дүнгийн 10 настай дүнгийн насанд хүрээл жолооны юунд явж байгаа. Тэр охин тэгсэн чинь харин шоколад гаргаж ирж идэл. Тэгсэн чинь тэр лам өгсөн гинэ. Шалгалтаа сайн өгч байгаа гэд ламын ийм нэг 10 найлцсан юу гэл. Тэг би та нарт төгслөхгүй ганцаар идэх хэрэгтэй гэл. Гарч ирэл нөгөө тийг мэрээд өмнө. Тэр охин тэнцэн. Тэгээ жолооч болол жолооныхоо өмнөлийг аваад хичээхэн машиныг шууд бариад эхэлсэн аахгүй юу. Тэгэл за барьлаа 14 хоногийн дараа бүр хамгийн аимшиг юм тохиолдсон зав. Миний амьдралдаа тэр өөр хүн ч гэсэн тийм юм тохиолдож байгааг байх. Анангийн би ангийнхаа нэг хоёр охинтой суугаад явж байгаа байхгүй юу? Машинаар суугаад хүргэж өгөх гээд хамт нөгөө замдаа буучигээд бид нэг хүргэж өгөөч гээгүй. Нэг нь бол хүргэж өгөөгүй. Замдаа ингээ гуруулаа явчихсан. Тэгсэн чинь би зүгээр замд чинь буучигээд нэг охин суудсан байсан аа. Яг замд буугаагүй. Ингээд зам зааж өсөөр хагаад бүр байрны хааж төчөө бууцсан. Тэгээ буцах гэсэн чинь хороолтын нөгөө 9 нахрын урдуур нэг бахан гараж идэв штэ. Тэр гаражны дундор явахаар таарж байгаа байхгүй юу? Тэгэл тэр дундуур ингээл ороод харанхуу болцсон. Тэгэл нөгөө дөнгөж шинж болооч үнэлгээ аваад удаагүйсэн болохоор харанхуу мархууд баг явж үзээгүй. Тэгэл нэг ажуухан явжсан байхгүй юу? Тэгсэн чил бүр амар за. Аажуухан ингээл мөлхөөл явж исэн чинь л нүдний буланд зүгээр л нэг юм уйлжгансан хүн заяа. Тэр гараашн дээрээс ч юм уу, бүүртэр дээрээс ч юм уу зүгээр ингээд хараа. Ингээл нугалраад зүгээр юугүй ингээл машины урд ингээ унцдгийг. Тэнгүүд хүн чи юуад ингээл шүү дээ. Ерөөс ингээд хүн унаад байгааг нь харсан байж ч үгүй байлгүйтэй гэж бодоол тэгэл юу болчихвоо гэл тэгээд хамрын урд ингээд машин дээр биш заяа хамрын урд унаад ингээд харагдахгүй ерөөсөл ингээл нэг юм голжонд орж ирэл пит тэгэл унцсан заяа урдтал тэр зогсож байгаа байхгүй зогсоол тэгсэн чи хажууд нөө цацаа суугаад үзсэн цацаа юу болчихвоо гэл би ерөөс ингээд буухгүй ингээл яаны сая хүн байсан даа гэж ингээд бодогтоол ямар амар юм бэ гэл тэгсэн чи цацаа шууд ингээд буугаад хараал тэгэл царин бүр амар болоод буцааг үгээр орчихсон. Тэгэл хэрэггүй хардлаас тэ ёо амар хүн унчиж толгооноос нь ингээд цус урсаад ийшиг ингээд урсж ийн. Ёо амар за. Тэгэл битээр чинь бүр ингээд. Тэгсэн чи би ингээд айгу сонь за. Цацаа бүр ингээд харцсан болохоор айгу айгаад. Тэгсэн чи би ингээд урагшаага явчих үдэ гэж яагаад хойшоо ухрах гээд байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө ээр үсгээ харал ээр дээрээ тавьсан биз тэгэл амдаа өглөөл. Тэгээ ингээ ухрыг гэхэлэр ухарж бас болох ч юм уу болохгүй ч юм уу мэдэхгүй нөгөө цагдаа магдаа ирэх хэлгүйгээд
Тэгээ бид чинь тэр дараа шууд цагдаа руу залгаад, эмнэлэг рүү залгаад ийм болчлоо. Тэгээ дуудлага өгөөд тэгээ байрандаа байж ах хэвээр болов гээд гисэрнээс ингээд тент ингээд байгаад гэсэн чинь хажуугаар зурж байгаа хүн болгон бид хэрлүү бүр амар хараад яг нэг хүн дайрсан шиг харагдаж байгаа шүү дээ. Тэгэл ирсэн зурж байгаа машин тэрэг хажуугаар алхаж байгаа хүмүүс чинь бүр амар бид хэрлүү бүр амар хараад тэр чинь бүр ингээд айгүй юугаа юм чинь. Тэр сүлд нэг өдгөөс ингээд айгаад нилээ удаан байсан тэр чинь 30 гаруй минут байж байгаа байхгүй юу. Ерөөс нөө цагтаа юу нэрэхгүй бид тэр чинь бүр дахин хийлээд тэгж байж яваад бид тэр сүлдээ бүр зүгээр явсан. Тэг явахгүй бол тийч чинь бүр шууд бараг ингээд дарамтанд орж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ бид тэр ухраал тойрол би яг ухраал тойрохдоо ингээд хальт харсан. Нилээ өндөр хүн байсан. Тэгэл тойрол явцیں۔ Хөдлөө явцیں۔ Бид тэр угаасаа ямар дайрч мэрсэн биш. Ямар ч хэлсэн хилтгээ хилцэн те цагдаа магдаад хэлээд. Тэгээд дараа нь сонссон чинь юу яж лээ. Цагдаа түргэн бүр айгүй удажиж ирсэн гэсэн. Тэгээд дараа нь юу болсон би ерөөс сонирхоогүй. Айсандаа тэгэл орхисон. Тэгэл гэрийнхэндээ амар хэлээл царай мэрэ цогцсон гэрэл орсон гэсэн. Тэгэл хэлээл тэр ихтэй амар уус тий. Яг тэр машин явахыг тааруулаад зүгээр дээрээс шидчихлээ л гэж ойлгосон. Амар за. Айгүй өндөр хүн билээ. Улжигнаа л ороод ирсэн. Бид яг ингээ урахтаарсан байхгүй. Тэгээд тэр ерөөсөө тэр ухаангүй юм уу эсвэл тийм амгүй бийл шидчихсэн. Тэгээд нэлийн өндрөөс тэр гаражн дээрээс ч биш баг. Мэдхгүй. Гаражн дээрээс арай л өөр ухамж ирмээр юм те. Хэрвээ зүгээр ингээд ухаантай хүн байсан бол арай өөр бие мие бариад орилж хашаарад те тэгжтэй. Тэр зүгээр яг ингээд юм зүр урт юм гулжгансан юм ингээ буугаад ирсэн. Тэгээд одоо би юу харж чаддгүй шүү дээ. Хүмүүс нөгөө машины цонхоор ингээ гараа ингээ гаргаад ингээ унжилчихдээ шүү дээ. Би тийм харахад л ерөөс яг тэр санаанд орд. Амар юу тийм амар юм тохиолдож л. Ерөөсөө л нэлхээ аваад жолоо барайл 14 хоногийн дараа. Тэгэл айгаал. Тэгээ яг хуу тийм нэг амар юм болж исэн. Тэгээ хот дотор бол яг хуу тэгээ гайгүй хөөрхөн бариад сурцсан. Гэхдээ юу яа. Эхэндээ бол өстэй нэр айгүйх ингээл мөргөлдөөл шүргэлцээл өөрөө хурц мурхтай юм мөргөл жижигэн гимтлүүд гаргаал тэрийг ингээл хичтэй хилж нэг хэлэхгүй нэг Вьетнам засвар үгүй гэл засуулаад идвэсэн. Тэгсэн чинь нэг өдөр яг тэр нөө Сапорогийн тойрог дээр ячид юу ячдгийг. Араас нэг машин мөрөгчдгийг. Араас би яагүй миний буруу биш байсан. Тэгсэн чинь бүр айгүй нийтдээ цаа. Бүр тэр аваар ослол маслал гаргахад шүү дээ. Яа бүр нэг таарсан хүмүүс таарчд юм л шүү дээ. Тэгсэн чинь нэг юм жижигэн бихтэй нэг жоохон залуу заяа. Баг хүүхэд. Амар сандарсан за намайг мөрдөнгүүтэй тэгсэн чинь тэр хүргэлт хийж явсан юм шиг үлээ. Нэг юм юутай. Амжиргаатай бүхэгтэй амжиргаатай. Тэгээд намайг мөрөгчгүй юу. Тэгэхээр би буугаад ууланчтай гимтэл нэг тийм сүртэй биш гэсэн. Тэгэнгүүтээ яа нэг чи мөрөгчлээ штэ. Яг хуу хойлоо юучсан замаас хашгүйгээд тэр нөгөө тойрог дээр чинь тэгээд нөгөө тэнд ингээ байгаад цагтаа магдаа ирээд хэмжилт хийдэг гэж юуст ингээ толгойд орохгүй. Тэгээд хойлоо гарчиж байгаа замаасаа гараад тэгснэ замаасаа гарангуудаа хойлоо тохиролцоод яриад яг хуу би ингээ хойхон ингээ нэг Вьетнам засварт ингээ очиод жижигэн засвар ингээ хэлчихдэг. Хойлоо тийшээ очихгүй тэг хитэн дүүр болох юм чи нага тэрийг нөхчих гэдэг. Тэгсэн нөгөө хөөгөөд заа гээд. Тэг би нөгөө засварын газараа мэддгээр урд нь гараад. Тэг араас нөгөө банд чи ингээ дагаа явж байгаа байхгүй юу. Тэгээ очиж нөгөө засварын газар очсон чинь нөгөө юу эвдрэлийн үзэнгүүтээ 120 мянган болно гэсэн юм. Тэгсэн чинь нөгөө хөөгөөд амар бараагаал. Өөрт нэг 60 мянга төгрөг байсан юм шиг байна. Тэгснээ нөгөө ажлынхаа мөнгнөөс л авчихсан болсон. Хүргэлтийнхаа мөнгнөөс 40 мянгаыг аваад. Тэгэл бүр яах вэ? Миний мөнгө хүрэхгүй гэл. Тэгсэн чинь би нөгөөдгөө өрөвдөд. За би 20-ыг гаргах чи. Өөрөө мөргөл зүг шүү дээ. За би 20-ыг гаргах чигээд. Тэгээ нөгөө газараа 120 өгөөд. Тэгээ хоёул салдаг байхгүй юу? Тэгээ дараа нь би гэрт ирэнгүүтээ хүргэхтэй хэлсэн. Сая юм боллоо. Тэгээ засварын газар ажиж өгөөд. Тэгчлээ гэсэн чил. Оо ямар таарсан ч хүн таарлддаг юм дээ. Тэр одоо нөгөө нэг авар осол болсон газараас холдгол юм бол тэгэл чи одоо тэр хүнийг те мөнгө төгрөг өг гээд ягаад ч уул нэмэргүй байхгүй юу. Тэгээ хөөхөө бас л нэг юу ч мэдэхгүй хүн таарчдээ гэд. Тэгээ холдвол тэгэл тэр чин хүн намайг ингээ орхио явцсан багт би бол яд чадахгүй мэлэн штэ. Цагдаа магдаа ч ирээгүй яачгүй. Тэгээд тэгж нэг амир нэттэй зөндөө гарч исэн. Нэг хүүхэн битэр бүр 20 25 тэнцэн штэ тэ зүгээр бөөрөөр нийлж явж байгаа хоёр тишээ салж исэн штэ. Тэр бас надтайгаа адилхан дөнгөж шинж жолооч болсон. Хойлоо нэгнээсээ айгаад хоёр тишгээ хойлоо нэгнээс цугтаацсан. Тэгээд тийм дураас мараас ч гараагүй за. Бараг толин таалттай явжсэн. Хайш мэдгүй бүр яг тийм нэттэй хүмүүстэй тааралдал тэгээд гэсэн. Тэгээ хоттоо ингээ хөөрхөн байраас сурчваа. Тэгсэн чинь хөдөө замд явах болдог байхгүй юу? Яг хөдөө арангаар явахаар болж таарал. Тэгсэн чинь манай нөгөө нэг хүргэх эгч дээрийг юу хараа гэсэн. Хоёр
нэг тийм удаан километр барихгүй 70 км яваал тэгэл жолоогоо солиод тэгээ явчаарай гэж заагаад өгсөн. Тэгсэн чинь бид өгнөн нь ороод яг 70 км-ийн зайтай явал. Тэгээ харангаа явчаа буцаад ирсэн. Тэгээ яг 9 тасархайн тент ингэ явж исэн чинь миний 70 км дуусаад их чинь 70 км хэлдэг байхгүй юу. Тэгээ хэлээ жолоогоо солиод юм мэдэж уучаал жолоогоо солиод суугаад явсан. Нэг хитгэн километр явал манайч тэр ихтэй өөрөө баг мэдэг байхаа. Бүр тохилцоод эхэлдэв. Тохилцоод тэгсэрс жолоогоо бариад байгаа байхгүй. Би зүгээр явжсэн. Тэгсэн чинь хүү юу яа. Зогсоорой би бэрээ. Би зүгээр явж гин гээд. Тэгсэн чинь манайч машин барихаар аюу ядардаг юм бэлээ. Би эсэргээрээ. Хүний хажууд суух юм хойн суухаараа бүр ядарна. Хойн суухаараа бүр бөөлжин за. Дотор мохоор гин. Жолоо барихаараа зүв зүхэр. Ерөөс ядардггүй за. Тэгээ би бариад. Тэгээ тэрнээс хоош заа. Ер нь баг тэрнээс хоош игчвтэр ер нь жолоо салхаа болсон. Дандаа би барьдаг болсон заяа. Одоо ч гэсэн тэгдэг. Игчдэр хоёулаа хамт ингээ ийш яваад явахаар болвол би л жолоо барьчдаг. Яг тийм болсон. Тэгээд би айгүй сайн. Би ерөөсө жолоо барихтаа айгүй тийм юу болчдөг. Сэргэлэн болчдөг. Тэгээд ядардггүй. Дараа нь тэгэл жолоо барьж ирлээ гэл хүмүүс ингээл ядарч ин мадарч ин гэл тэгдэж би ерөөс тэхгүй. А тэгтээ яг ингээ нойр хөрнөлтэй мэдээж нойр муутай явж ивэл тэгэх юм бол замын хажуу гараад нэг 10 минут өнтер нам унтчих. Би ч гэсэн нэг богинохон унтахаараас нам унтаал сэрчдэг байхгүй юу. Тэгэл зүгээр. Ер нь хол замд явж байгаа бол нойр хөрхөн бол нэг тэгэл зогсоол сайхан унтаал сэрчих хэрэгтэй. Тэгэл зүрлэлдэг байхгүй. Тэгээ тийм сонин би ч одоо угаасаа тэгтээ машинд бүр ингээд жоохны л дуртай байсан. Тэгэл машинтай холбоотой дурсан ч зөндөө. Тэгээ хөдөө замд явах надад бол илүү аюултай санагдчихсан. Хотын зам бол гайгүй дөрмөө баримтлаа явахд гайгүй. Тэг хөдөө замд ч нөгөө зам эвдрэлтэй үед бол хэцүү шүү дээ. Яг ингээд анх жолоо барайл хөдөө гараал явж явах ч нөгөө яг тийм эвдрэлтэй зам ингээл тараал тойрч гарах жаах тараас нэг галзуу хурцтай мэрэл гүц төрүүлэх гээл тэрэндээ нэг мөргүүлчих гээл эвгүй зөндөө болж исэн. Тэгээд анх удаа нэг ингэж торгуулж исэн. Игчээгээ ажлаас нь аваад игч нөгөө Central Tower-т ажилладаг байсан. Тэндээс игчээгээ аваад тэгээд Central Tower-ын араас гарч ирээ зүүн гар тишээ шууд эргэж болдгоо штэ. Тэгэл би цагдаа хаарч charж байгаа зүгээр шууд ингээ машин байх боломжтой баруун биш зүүн гар тишээ эргээд орчихгүй юу. Тэгсэн чинь зүгээр цагдаа хаанаас ч юм гараад ирсэн. Цагдаа бүр гинт гараад ирдэм билээ штэ. Тэгээ гарч ирсэн аваад зогсоод тэгэхэд би яг анх удаа торгуулж исэн. Тэгсэн чинь баг торгуулж байгаадаа баярлаад байгаа юм яада. Инээцэн за би. Тэгсэн чинь цагдаа ч гэсэн инээ гэлээ. За сая яаснаа мэдчихээн үү гинэ. Тэгэхээр мэдчихээн аа гэд. Тэгээ би цагдаа байхгүй л байгаа махтай гэж бодсон штэ гэд инээгээд сайхан гарцаа. Тэгсэн чинь за торгуулнаа гэл тэгэл торгочихжээ. Тэгээ дараа нь нөгөө евро харангараа явахад хажууд том ихт суудсан хойно ээж мэж өөрхийн хинжил ингэ суудсан гэрээрээ харангаруу би жолоо барь гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь анх удаа үлээж үзэж байгаа. Яг тэр юун дээр харангаруу гарахаш нь лөнгөн зам руу гардыг штэ тий. Тийшээ ингэ гарсан чинь цагдаа зогсоод үлээ гэсэн чинь хааш нь яаж үлээгээ ч мэдэхгүй зайвар инээсэн. Тэгээ би нөгөө ирээсэндээ айгуу дуртай. Хажууд ингэ лифт суудсан ирээс задлж өгөөл би тэгних заваа идэн за 2 мороор нь давхарлж иддэг. Тэгэл амаараа дүүрээ ирээсээ явж исэн чинь цагдаа зогсоод үлээ гэсэн чинь би зөө хамнаасаа яг том ирээсээ гаргаж ирсэн л бас л инээгээл цаа. Тэрийг үлээж байгаадаа баярлаад байгаа юм яагаад. Тэгээд нөгөөтхийг үлээгээл би өөр нэг юм тиймэрхүү нэг анх удаа нэг юм хийхээр нэг сони инээгээд идчихэ. Тэгээ торгуулсан ч инээгээл тээсэлээ шиг. Тэгэл тэгс нэг үлээж үзээл тэгэл цаашаа явал. Тэгээ өөр чин яаж илаа зөндөө сэн юм тохиолжсэн. Тийм нөгөө юу яа тий хөдөө ч юм уу замд ингээд явж хахад юу яд штэ. Одоо нэг эрэгтэй жолооч нар уйддаг юм уу яадаг юм гэдэг шиг тий. Амар нэг эрэгтэй жолооч явж ивэл юу яд штэ. Өдөөл дээрлэхэл заяа. Намайг бүр тэр номгоны зам дээр саяхан штэ 2 3 жилийн өмнө нэг сэлэнгийн дугаартай нэг машин заяа. Зүгээр урд гарахаараа мөлхчин. Тэгээ гүцэх гэхлээр ерөөсөө гүцэхдэггүй хурдл тавихад надтай ч бүр урдтах гад. Тэгээ бүр вирус яах тааг нь ерөөсөө ойлгоогүй за. Тэгээ бүр ингэ сүлд ингэ аюу аюултай үйлдэл хийгээд би ганцаар явчихсан байхгүй юу. Тэгэл сүлдээ биш тий нэг номгоны замч нэг ингэ уртаашаа ингэж явжгаад нэг даваал нэг цаашаа явдаг та. Яг тэр зам дээр чигээр явдаг. Тэгээ сүлдээ би бүр зогслоо. Бүр зогсон чинь бас арайс нэг дагаад зогсчихгүй байна. Тэгээ зогсонгуудаа би нөгөө нэг авч явсан идэж явах юм идээл. За энийг бүрстэй далд оруулж жагаад бүр хол явуулж жагаад явъя гэж та. Тэгээ зогссон. Тэгээ нөгөөг чинь жоохон мөлхчихсэн цаашаад яваад аваа яваад гэдгийг. Тэгээ тиймэрхүү юм ер нь аявих болж исэн. Тэгэл саяхан ш тэгчтэйгээ бас нэг явж исэн чинь урдуур хойгуур нэг юм бүр сүлжээд нэг пикап байсан. Бүр сүлжээд ядраахта урд дээр айл бүр дайвал заал бүр янз бүр болоод
эрүүл согтуур мэддэхгүй за тэгэл манайч бүр энэ удаа яагаад юм улаан цайм ингээд өдөөд юу яадах ямар төвхтэй юм бэ гэдэг зөөлөн яв. Би хизээч тийм хүмүүстэй ингээд өрсөлдөөл уурлал ерөөс тэгдэггүй. Зүгээр суурч үлдээл бүр ингээд холдохын л түүс болдог. Тэгээд ер нь тиймэрхүү тохиолдолд аюух гардаг. Тэгээд жолооч нар шүү дээ эмэгтэй жолооч молооч тэгээд бас тэгээд дүнгэж шин жолооч юм билүү яаж мэдхийн те аюу аюултай шүү дээ. Тэрнээс болол тэгэл аваар усл гарна шүү дээ. Битгий тэгж байгаарэ тэгэл яг ялангуяа бүр ингээ анх удаа ингээд хөдөө хол замд гараад машин бэрээ явж хахад хүмүүс тэгэхэр бүр айгүй юу тэгээ тэр ингээ айцтай болчдөг. Тэгэл тэр айц нь гарахгүй ингээд айгүй удаа явдсан шүү дээ. Тэгээ би бол 2-3 жил хөдөө машин барьж агаад яг ингээд хөдөөний зам дээр барьж сурсан. Шорон зам дээр ч гэсэн анх айгүй игүүл ирдэгсэн. Одоо бол зүгээр сайн барь сайн барь. Гэхдээ маш болгоомжтой. Дүрм журмыг бол яс баримтлан тэгэл хүмүүс бүр айгүй худлаа ирдэг за. Наа бүр амар дахиад явж исэн гээл зэ. Худлаа цуураал манай энд мэдхий гэж яална шүү дээ. 120-т явж хахад гүзээ хүмүүцэг үнэргээл цуураал. Тэр надад сонсогдоо л ид. Тэгээ би чинь тийм 120 мөрөөс дэш явах юм бол юу шүү дээ. Эрхээ асуулна шүү дээ. Би тэгж эрхээ асуулахаар арай хурдлахгүй. Гэхдээ яг би хурд хэтрүүлж байгаа торгуулж исэн. Гэхдээ цөөхөн удаа. За нэг хэдэн удаа юм бэ? За хуу сая чинь нэг удаа торгуулсан ингэн 3 удаа торгуулжсэн юм да. 3 удаа хурд хэтрүүлж исэн мэт. Гэхдээ тийм амар хитрхийн өндрөөр биш дээ. Өөрөө ерөөсөө хурд хэтрүүлсэн гэж бодоагүй байж чадгүй мэдхгүй. Тэгээд торгуулж исэн. Тэгээ ер нь бол замын хөдөлгөөнд тэгээд өстэй болгоомжтой л оролцож байгаа эмэгтэй хүн энэ төр ингээ явж ивэл бити тэгж нэг муухай гүйц төрүүлээл янз бүр болоод айлгаж байгаарэ. Тэгээд тиймэрхүү юм айгүйх болж исэн. Тэгээд тийм нэг айгүй нэттэй нөгөө юу би нөгөө машин дээр юу зурсан шүү дээ. Нөгөө шавраар нэднэн уул зурсан шүү дээ. Уул зураа явсан чи тэрийг бүр хүмүүс айгүй хэрэгд орлон за. Ингээд нөгөө юун дээр бензин авах гэж зогсохоор баг бүх хүн арчиж үзэн за. Арчаал тэгээ ер нь ингээд хажуугаар ингээд гарч ивэл оройг ингэж арцсаар энэ юу энэ доор нь цавуу байгаа мó өдрөж өө шавар штэ шороо штэ гэж арцсаар агаад уулын маань орой бүр байхгүй болцсон. Тэгээ арилгаж ирсэн шүү дээ. Тэрээс бол тэр шавраар бүр айгүй ингээд гоё уулны дүрс гарцсан. Би зургийг нь оруулчихна. Айгүй нэттэй. Тэгээ би нөгөө шавар болохоор дээр нь юм зурчдгийг сая цагаан сараар бас зурсан, шинжлэлээр зурсан. Гэхдээ энэ жил бол нэг тийм орхитой гоё зураг зурхаар шавар болоогүй. Дээр нь тэр уулын шаварч нь шүү дээ. Нөгөө сараагч юунд ирээд Монголд ирээд би тэгээ уулзах гээд очиход яг юуны дараа Марчин 8-ны дараа амар нотон засараад тэгээд нэг юм цавуулаг шавар ингээд тогтцсон байхгүй. Тэрийг ингээд яаж ярьлах нэг бүр арилхаа аргагүй амар заа энэ ч ямар машин угаалгах тэр байх юм шиг. Тэгсэн чинь ингээд дээр нэг ингээд арчигдсан юм аюу гоё ингээд цагаан арслан ингээд цав цагаан гараад ирэнгүүт би тэр чигээр нь дээдлэн ингээд арчаад уулны дүрс гаргаад тэгээ гоё чимэлчихсэн. Нэттэй болно бол. Тэгээ нөгөө Италид юу болдог байхгүй юу? Феррари манай хотод нөгөө центрод нөгөө Ферраригийн нөгөө нэг он оны загварууд ингээд нэг жилдээ нэг удаа ингээд гарч ирээд гоё ингээд үзэсгэлэн шиг одоо тийм парад марач ингээд хотын төгөр ингээд яваал. Тэгэл центро дээр ирээл ингээд зогсоол. Нэг тийм болдгийг. Тэрэнд байгүй дуртай. Тэгэл очиод сонирхоол. Тэгэл аюу гоё. Жолооч нар дандаа тийм настай хүмүүс. Тэгэл нөхөрх юм хосороо яг нэг юм дээр нэг кинонд гардаг шиг аюу гоё. Зарим ингээд аюу гоё загварууд байна заа. Би угаасаа тий Феррари аюу дуртай. Италич нэрээ гоё машин үлдэрдэг штеп. Lamborghini, Ferrari, Maserati энэ гэлтэй. Тэгээд тэгсэн чинь манай Центрогийн хамгийн үнэтэй тансаг зочд буудлын гадаа би чи 21 онд ирсэн гэхэд 2020 оны загвар исэн. Юу лээ? SH хийдчихлээ нэг. Би яг тэр үед орж хайжсан байхгүй. Тэгсэн чинь бүр амар гоё сүүлийн загвар тэрний тэр моторын дуу чимээ. Яа хөнгөнээл за яг нэг хэсэгч яач юм шиг за. Юу нэг далавч гараад ирэх юм шиг. Аюу гоё тийм улаан хөтэй Ferrari. Хөнгөнээл ингээл яваал. Тэгэл би бүр тэнцэн ангаа араас нь ингээд дагаад би ч ганцаараа тгийгүй. Тэнд баг бүхэн тэгжсэн. Тэгэл дагаал баахан зураг мөргийг аваад стори энэ төр хийгээл. Зүгстэй аюу гоё. Тэгээд би тэр юуны Ferrari-ийн тэр гоё моторын чимээг сонсонгуудаа бүр барьж үсгэн гэж хорхосоод. Тэг яг нөгөө ийм юу болдгийм билээ нөгөө нэг тойрогч гэлүүдээ айгуунтэй яа гэм бэлээ нөгөө нэг тойрог зам дээр явуулахад үлээ 250 евроч юу ч илээ. Тэгээд тухайд бус Италид авах дуусаад 250 евро мөрөө. Яг сүүл рүүгээ явахдаа л хийсэн гэж бодож ирсэн. Суу яасан үнтэй ингэж бодож ирсэн нэг тойрогчтэй. Тэгээд нэг тим байдгийн гэлийг сонсоод одоо бол бисээ тим боломж гарах юм бол шууд суугаал тойроод үзнэ.
сайхан өрүүлэн мишгаал те хаацлал юуг моторын чимээг сонсоод тэр моторын чимээ бол бүмхээр гой сонсогдоод байгаа байхгүй. Юу гоё. Тэгэл дотроо битүүхэн бас тэгэл нэг тийм гоё яг тэр уралдааны зам дээр те уралдах дүрм журмаар ингээ уралдах боломж гарах юм бол уралдахсан л гэж боддөө шүү дээ. Гэтэ Ferrari энэ төр бол бүмхээр гоё юм билээ. Италич тест гоё машин бас байгаа. Гэтэ тэд нар ч өөрсдөө шүү дээ нөгөө юугаа ундаг. Зүгээр л өдөр тутамдаа нөгөө Fiat жижигхэн Fiat тэгээд нөгөө Lancia энэ төр ундаг байхгүй юу. Тэднээс яг нөгөө дээр үеийн загварууд бас амар хөөрхөн шүү дээ. Бараг ингээд дөрөв талаас нь гаргаад дамжлаа юм бол явахаар жижигхэн амар хөөрхөн лого моготой. Тэгээд би ч нөгөө машин дугуйс аягүй дуртай болохоор нөгөө машины лого дээр аягүй сайн мэднэ. Тэгэл хүссэн үсээгүй зүгээр өөр ингээд сонирхолтой болохоор тэгэл тэр лого могоо. Тэгээд нөгөө мөнхөөсгт нөгөөдөө нөгөө календар хийж өгч явахдаа би дандаа ингээд гой машинаар хийж өгчээсэн. Тэгээ машинаар хийж хаад надад тэр нэг аюу тэр чин англи байсан баха. Aston Martin гэдэг машин бас амар гоё харагдчихсан. Гэхдээ тэр одоо хүч чадал мадлын үед ямар ч тийм тансаг зэрэглэлийн машин. Тэгээ гоё машин аюу дуртай. Одоо энэ машинаа болохоор манай их ч өмнө барьжсэн. Нөгөө Subaru Forester. Тэгээ би ч нөгөө анх нөгөө Италиас ирэнгүүтээ аюу нийтдээ юу яа гэд. Нэг 10 сая төгрөгөнд машин авна гэд. Тэгээ тэрүүгээрээ хөдөө байгаа юм чи ус мус зүүн гэд. Амжиргаа авнаа, бүхэхтэй амжиргаа авнаа гэл. Тэгэл ерөөсөө би яг авчиг гэж бодчихсон байхгүй. Тэгэл нөгөөдгөө сонирхол өмнө сонирхол. Тэгээ миний мөнгөнд л хүрх юм байна гэл. Тэгэл хөдөө юм чи яадаг тэрнтэйгээ хөрхөн ус масандаа бол ойр зүрх ажлыг амжуулчихнаа яадаг гэл тэрийг авчиг гэдэг. Чи манайч болон сонсоол гэсэн. Анхнаасаа нэг шууд чи миний машиныг авч гээгүй. Тэгээ сонсч ирсэн. Би бүр яг ингээ авдгийн даавн дээр манайч чи тэгээ мөнгө хүрхгүй болохоор би тийм машин авах чагаа гэдэг хэлэхгүй юу. Тэгсэн чинь өө чи юу яа миний машиныг чи одоо байгаа мөнгө авчих үлдсэн мөнгөө тэгээ боломжтой үед өгөөрэй гэд. Тэгээд угаасаа хөдөө гадаа энэ Forester аягүй сайн чи энийг ингээд унгээд тэгэл би ч бүр баярлал за үлдсэн мөнгөнд хизээч хамаагүй өгчлөх юм чи ингээд байгаа мөнгө хөнгүүтээ одоо энэ машин авч байгаа хгүй тэгээд энэ чинь миний анхны машин одоо л ч унж байгаа тэгэл бүрстэй одоо энэ машиндаа бол бүр үнэхээр зүгээр хайртай за ярина бүр хүссэн газар маань хүргэж өгдөг гэсэн нөрөө энэ машин байхгүйсэн бол хөдөө амжиж чадахгүй шүү дээ тэгэл манай балдаа молтоо ч гэсэн аягүй дуртай. Тэгэл энэ машинтайгаа уулзтай их гоё газар үзэж байгаа. Тэгэл машинаа хайрлан ч гिचгтэйхэн. Тэгэл одоо тэгэл машины нэг тангитай холбоотой үгсийн сан нэмэгдэж гин бас нэг жоохон зүйтэй болж гин гэдэг шиг те. Тэгэл анхан чи айгүй нийтдээ нөгөө гадаа аим шуураад айгүй сонсогч байгаа хт те. Анх айгүй нийтдээ шин дугуй ууж аваад хийчихгүй тэгэл мөнгө л хөрөхгүйсэн бах та. Нэг Японы хуучин дугаа аваад сольж игээл тэгэл нэг дугууны асуудалтай. Жоохон байж байгаа л нөгөөт нь тэгэл хаах чинь. Тэгэл солин нөхүүлнэ юм төгтөө. Нам дотор нэг байгдаг юм. Тэгээд манай ах заа юу аягүй нийтдээ нэг удаа зүгээр л надад дуугаа солихыг заагаад өгчихгүй юу. Тэгсэн чинь нэг амир ёртой юм шиг тэр өдөр нь хотог өндөрт ирсний дараа дуугаа харчтий. Тэгээ яг нэг заалгуулсан байсан болохоор шууд өөрөө солиол. Тэрнээс хойш нилээ хийдэд солисоо. Тэгэл тэр хуучин Японы дугуйны л харлаа юм билээ шүү дээ. Угаасаа тэр үнэтэй шинэ Японы дугуйг нь авч чадахгүй. Тэгсэн чинь 2 жилийн өмнө юу яагаад? Сайн нөгөө жил хагас өмнө юм биш үү? Нөгөө германчууд ирээд хамт нь хөдөө явна гэд. Тэгээ би нөгөө машиндаа стен за нэг гадны хүн амтны суулгаа явж байгаа юм чи стен нэр сайн засвар үйлчлэгийн хийлгээ явахгүй болохгүй гэд бүр 4 дугуйгаа хүртэл солиулсан шүү дээ. Ер нь тэрийг мэдж байгаа юм хүмүүс. Би өөрөө яриаг юм чи яаж мэдгэв. Тэгээ амар засвар үйлчлэгээ хийгээд 40 мөнгө төгрөг гараал. Тэгсэн чинь тэр хотод нэг засварын газар очисон чинь юу яагаад? Оо хятад цааш нэгт дугаа авдар гэд зүгээр сайн гэд. Тэгээд тэр нь ч хавь хямдхан юм. Бараг хуучин Японы дугуйны үнэтэй юм байна. Тэгээд тэрийг нь аваад ингээд солиулсан. Тэнгүүт 2 жил наадах чинь ингээ ямар ч асуудалгүй явнаа. Зүгээр наадах чинь айгүй сайн гэд. Тэгээ одоо үнэхээр үнэн юм байна. Тэгээ одоо ерөөсөө ямар ч асуудал гараагүй жил хагас. Одоо бараг 2 жил болж байна. Тэгээ одоо намар хэрвээ энэ дугуйнд асуудал гарсан гараагүй зүгээр солиулна. Яг л 2 жилийн дараа. Би одоо нэг тэгжи санаа амарт юм аа. Тэгээ аюу сайн юм билээ хятад дугуй. Тэгээ одоо нэг сүүлийн 2 жил нэг сайхан дугуйны асуудалгүй явж байна. Тэгэд солиулаа. Тэгээ би машин дотор хүн амтны суун гэр орж ихын суугаа явна гэхлээр бүр аюу тийм аюулгүй байдал машиныхаа бүрэн бүтэн байдлыг аюу тийм хангадаг. Аюу хариуцлагатай. Тэгдэг тэгэл нөгөө хол замд явахдаа одоо энийг ингээ хасаагаад машинаа тойруулаарай гандан мандаа ороор гэх юм бол аюу хүмүүсийн үгэнд ороод тэр болгоно ингээ хийдэг. Угаасаа л тэгэл нөгөө нэг юу штэ хүнчтэйг сүсгэрэн штэ тэгэл хүн сайн санаж тэгж хэлж яхад бүгдийг л хийчин. Тэгэл ямар ч намайг хүмүүс доглоод нэг удаа нэг надад нэг хүн ингээд зам гарахтаа машинаа тойруулаад ингээ хасаагаарай гэсэн чи би нөгөө юун дээр нөгөө гаргуулан дээр нөгөө цог
тог тавьж байгаа дээр нөгөө нэг юм ангасгаа машины тойролцсон чи манай ах намайг дооглол энэ заяа яагаад засал хийгээд байгаа юм хөлөө тийм л гэсэн. Тэг тэр мөрийг нэг асаахгүй бүр санаа амрахгүй юм чи. Тэгэл би чинь зүгээр л өөрөө хол замд явахдаа машиныхаа дугуун дээр ингээ сүмүү тусаагаал тэгэл гоо сэтгэл амар бол явчихдээ шүү дээ. Тэгэл яах вэ тий ямар тэр нь ямар хүнд түүх болж байгаа юм биш. Өөрөө тэрийг тэгэл хөөрхөн тиймэрхүү арга хэмжээ аваад сэтгэл амраал яваад өгдөг. Тэгдгийн хүүх бүр 40 минут утгалцсан биш дээ. Тэгээ машины талаар бас зөндөө юм байгаа. Тэгээд өөр янз бүрийн өөр сэдвэр юм ярихтаа тэгээ машинтай холбоотой гоё юмнууд маань орж ирэх юм бол тэгээ ярина за. За. Сархи намдахаар нь одоо тэгээ гарна. За, түр баяртай. Сонсонд баярлалаа.